Нар мандахтай уралдан Монголын шин өглөө бүхнийг шинэлэг амтаар эхлүүлдэг нэгэн газрыг мэдхүү. Тэгвэл би та бүхэнд нэгэн сайхан газрыг бас ховорхон сайхан амтыг мэдрүүлмээр байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн туршлагатай Япон мастер тогоочийн шин өглөөг хамтдаа сонирхъя. Энэ бол тогооч Хамада. Өглөө бүрийг тэрээр халуун кофегоор эхлүүлдэг. Харин энэ бичлэг маань түүний нэгэн өглөөгөөр эхэлж байна. Тэрээр Монголд ирээд яг 1 жилийн нүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Ибисуя удаан рестораны гал тоогоо хариуцсан ажиллаж байгаа. Хамада саны хоол их туршлага нь аль хэдийн 20 жилийг давжээ. Түүний тогоочийн зомнол ах сушинээс эхэлсэн бөгөөд Японы хамгийн ховор, аюултай загас болох фугу бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж. Энэ бол Хөми. Тэрээр энэ газрыг хариуцсан ажилладаг ба өглөө болгон ажилдаа ирэхдээ хэрэгцээтэй зүйлсээ шинэхнээр нь авчирдаг. Өрөөд ханаши над дээр яваад дээдэд. Энэ нэг Японы удааны газар. Манай Монгол Япончууд ихээр яг энэ тунгалшилт удаан идэхээр хайгаа алддаг. Тэгээд 2002 онд Япон Монгол 2 орны дипломат харилцаа үүснэ 50 жил явуулсан. Тэгээд тэндээс юм үүсэлт гэх юм уу. Бид өдөө ийм Хомба Санаки удаа гэдэг маш алдартай газраас удаа авчирдаг. Удон Японы хамгийн алдартай гомь. Гэхдээ бүх удон адилхан биш. Японд хамгийн өргөнд харгасан нь Сануки удон юм. Сануки удон анх Кагава мужид бий болж гомингийн зөөлөн зузаан бүтцэн шөлийг айхалтай шингээж амтыг төгс гаргадгаараа алдартай. Тийм ч учраас энэ ресторан Японоос шууд Сануки удоныг авч хэрэгэлдэг. Туршлагатай гинэ. Туршлагатай гэсэн үү? Ийм олон жилийн туршлагатай тогооч олж авахд хүндрэлтэй байсан уу? Олоход гэж юу? Битүүр яг энэ Хомба Санаки удон гэдэг газар хоёулаа очиж удооны хичээл хийсэн. Би бас мөн адил удон хийдэг. Тэгээд одоогийн байдлаар нөгөө каш болон өөр хийх юмнууд их байна. Мөн одоо ингээ манай Хамада маань хаяа гэрдэг байв. Тэр үед би бас ийм мэдээж. Япон хоолны хамгийн чухал зүйл бол шинэхэн орц. Ялангуяа хүнсний ногоонд хоолны амт, үнэр, бүтэцд шууд нөлөөдөг учраас Ибисуя рестораны тогооч нар өглөө болгон ихтгэлтэй газраасаа шинэхэн ногоог хүргэлтээр авдаг. Дараа нь бүх ногоог гараар арилган хэрчиж тухайн өдрийн хоолнд зориулан бэлтгэн. Энэ бол жинхэнэ Япон гал тогооны нандин уламжлал юм. Битүүрийн одоо удон заалгасан газар Хомба Санаки удон бол маш хүнтэй. Өглөө 9 цагаас өдрийн 3 цаг хүртэл ерөөс ингээд нэгэн саргаад өдөр 3 цаг дуусдаг. Манай бүтээгдэхүүн дуустаа гэж хүний хаадаг. Хүн дуустал хийх юм орой болчих гэдэг байхгүй. Яг бидний зорилго бол одоо энд байгаа ABC удоныг ч гэсэн бас завгүй маш их ойролцоогтой болохыг хүсдэг. Тэгээд бид тэнд өдрийн хоолны цаг 5 минут л байдаг. 5 минуттай амжилт хоол байдаг. Маш завгүй. Тэгээд одоо бол бид яг өдрийн хоол бүтэн цагийн зай хүртэл байдаг. Тэгээд одоогийн байдлаар завтай байна гэсэн үг. Ер нь ирээдүйд болохоор энэ ABC удоноо ч гэсэн 5 минутанд хоол байдаг болох хэмжээний гоё завгүй олно гэж бодсон шүү дээ. Манайх бол тийм үнэтэй бол хотго одоохондоо өдөөнд хийх шаардлага байхгүй. Манай тогоочд амар олон таа шүү дээ. Самурай юм аа шүү дээ. Ингээд дэлгэнгүүт маш гоё үнэтэй аюу үнэтэй хотгод байдаг гэсэн. Японд бол будаа зүгээр нэг хүнсний орц биш, харин соёл, мөн амьдралын хэм маяг юм. Энд тэнд Японоос авчирсан тусгай сортын будаа ашигладаг бөгөөд зөөлөн багахан наалдамхай бүтцтэй онцгой амтаараа ялгаатай. Гэхдээ сайн будааг агшаахын өмнө заавал маш сайн угаах хэрэгтэй. Энд будаагаа угаахдаа усан цэвэр тунгалаг болтол олон удаа усаа сольж угаана. Энэ нь будаанд хилүүдэл цардуулыг арилгахаас гадна будааны жинхэнэ амтыг гаргаж түүний хөвсгөр зөөлөн бүтцтэй болгоход хамгийн чухал алхам юм. Ийхүү агшаасан будаагаар бэлтгэсэн онигири хамгийн амттай бол. Бисээ асуусан. Ер нь та инээдэх хүмүүстэй жоохон дээрх юм жоохон ууртай харагдсан. Ер нь инээдэх хүмүүс гэж инээдэг юм. Нарудка
Ер нь бол хармаар наа гэж. Тэгвэл энэ хоёулаа минийх юм уу? Ер нь бол шарсан юмыг темпура гэж нэрлэдэг байгаа тийм. Бүр шарсан юмыг темпура гэж нэрлэж байгаа. Ногоог болохоор какеги гэдэг. Какеги. Энэ бол манайх бол орцонд ашиглаж байгаа нь сонгон, далайн замаг, луувн, ногоон сонг ашиглаж байгаа. Энийг бол орцыг бол юугаар орлуулад одоо ийм арзгар гоё ийм шарсан бөмбөлөг ногоо гаргаж болно. Тэгээ манайх бол энэ жорыг гаргах гэж бас маш олон төрлийн олон удаа өөрчилсөн байгаа. Тэгээ хамгийн сүүлд яг дотож үйлдэлсэн миний маань энэгээр үйлдэлсэн. Бас өмнө нь бол маш олон төрлийн ногоо ашиглаж гаргаж үзсэн. Тэгээ та бүхэн маань олон юм гэж. Энэ юу вэ? Өнөө нөхөр ийм шарсан сумж. Энэс нэг. Энэс гурыг энэс нэг. Энэс хоёрыг авчих. Энэс хоёрыг авах. Хоёр. Энэ дахиад нэцээж. Энэ нөхөр ийм шарсан гэхэд тэгээд хийсгоостай манайтай одоо мэдлээ бодох юм. Манайд миний үнд бол одоогийн байдлаар нэг 10 тоол байна. 10 тоолны хамгийн их авдаг хоол маань Набаяки удон буюу халуун тооны удооны хүмүүс аяг их авдаг, маш их авдаг. Тэгээ дараагийн 2 дугаар ярианд орж байгаа хоол маань curry rice байна. Яагаад тэгэхээр манай curry rice маш зөөлхөн, идэхэд дэвтэйхэн, халуун ногоогүй, жоох sweet-ийг тэгээд Япон будаа ашигладаг манайх. Өөртөө Японоос будаага авчирдаг. Мөн curry маань ч гэсэн Япон curry ашигладаг. Япон curry бол одоо дэлхийн нийтэд ер нь хүлээн зөвшөөрөгдөө. Curry бол Японоос гаралгүй ч гэсэн одоо үүсэлгүй ч гэсэн Японд бол curry гэдэг одоо энтэг үндэсний хоол маань орсноор Японд өөрсдийн одоо өөрчлөлтийг хийгээд яг Япон маягийн curry гэдэг дэлхийн алдартай болж хэлж байна тийм. Тэгээ мөн манад одоо 3 дугаар ярианд орох юм уу? Яг манай хувьд Токубэцэ гэдэг нэг спешиал тийм. Тухайн өдрийн одоо сет маань яг энэ үнээрээ авахаараа тусдан салгаж авсан симптом болдог. Тэгээд миний хамгийн дуртай бол Набаяки. Набаяки бол маш баялагшил, дотроо ногоотой, махтай, хоёр төрлийн махтай, өндөгтэй, удоонтой. Ер нь бол хамгийн гоё. Үгээр хэлчихгүй би бол дуртай. Яг манай удооны онцлог бол маш халуунаар гарч ирдэг онцлог байгаа нэрэ. Тэгээд удооны шүлийг маш халуунаар их бол одоо амтлах бас их гоё. Удоо маань ч гэсэн дотор гомн ч гэсэн маш халуунаар гарч ирнэ. Яг та бүхэндээ нэм сонирхуулахад Монголд авахгүй гэх юм уу? Чикува, кицүнэ гэдэг хоёр төрлийн удон байгаа. Тэгээ манад мөн Япон ундаанууд бас гардаг. Япон халуун цай гарч байгаа. Self service өөртөө үйлчлэх ус цэвэр ус байгаа. Жил болгон мянган зуулчид зүгээр л Сануки удооныг амтлах гэж Японы Кагава мужийг зорьдог. Харин та хаашаач явуулгүйгээр их орондоо энэ амтыг мэдрэх боломжтой боллоо. Өнөөдөр та бүхэндээ Ибисуи удооны нэгэн өдрийг танилцууллаа.